Христийн агуу захирамжийн биелтэнд хувь нэмэр оруулахаар Монгол Comes Crusade for Christ байгууллагын эрүүл мэндийн Омега хөтөлбөр нь анх 2007 оны 6 сард 5 эмч 2 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Бид Есүс Христийн сайн мэдээг Монголын бүх эмч совилогч нарт хүргэн улмаар тэдгээр хүмүүсийн гэр бүлд Бурхны хайр, нэгүсэл, амар тайван, ерөөл нь үеийн үед байх болтугай гэж бид залбирч байна. ертөнцийн эзэн та бүгдийг ивээх болтугай. Амен. Эцгүй эрэг хаягдсан загас мэт гэмт хүмүүн биднийг мөнхөд жаргалангийн далайд амьдуулах амийн талх болж энэ дэлхийд ирсэн Христ Есүс хээрийн хойморт өлөн зэл мөн 5,000 хүнийг 5 талх 2 загсаар цадтал хоолсон түүхтэй. Тэгвэл Омега эрүүл мэндийн хөтөлбөрийн 5 эмч 2 ажилтнтайгаар ажил үйлчлэлийн гараагаан эхэлсэн тохиолдлын хэрэг биш мөн эзний хүсэл мөн болов. Эрүүл мэндийн салбарын тийгээд эцсийн найдвараа алдан өвдөж чанлагстад авралын сайн мэдээг хүргэх туслах эрхэм зорилготой манай хөтөлбөрийнхэн явж бүх үндэснийг дагалдагч болгох тун эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний таанах тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа гэсэн Христийн агуу захирамжийг хараа болгож ирлээ. Омега хөтөлбөрийн ажлын хүрээ хоспс буюу эдгэрх найдваргүй болсон хүнд өвчтөнд хөнгөвчлэн туслах гэрээр нь очиж үзлэг хийж тайлбарлах төлбөргүй үйлчилгээ. Ажилгсад болон үйлчлүүлэгчдийн мэдлэг боловсрол итгэл сүнсээр өсгөх төрөл бүрийн сургалт. Библи судлан нөхөрлөх уулзалтуудаар өртөөлөнхөн хүргэлжилдэг. Өөрийнхөө төрхөөр бүтээсэн хүмүүн төрөлтөнд өсөж өнөрчихийн сайхан ерөөл талбсан их эзний хүсэл биелэл болж халиваа амьд бүхэн үржиж төлжих зүйл тогтол ёсоор авралын сайн мэдээг түгэж Христийн дагалдагч бэлтгэхээс ажлаа эхэлдэг. Бид энэ бүхнийхээ гарааг харин эзэнд хандсан залбирлаар эхлүүлдэг юм. Итгэл аврал гэхээс илүүтэй эд шууш, эд хөрөнгө, эрүүл мэндийн ил хэрэгцээг нь түшиж айлсах энэ дэлхийхэнд Есүс гэдэг авралтнаас илүүгээр эмч хэмээх ажилтан эхлэн тусдаг нь үнэ. Христийн төлөө түүний аврал хайрын үннийг хүргэх гэсэн бидний хүсэл газрын хол цагийн бэрхшээл тээг болдоггүй юм аа. Бид Монгол улсын их сургууль, Анагаах ухааны их сургуулийн 2 хөдөлгөөн 12 сүм чуулгантай хамтран Улаанбаатар хот хөдөө орон нутагт 11 аймаг сумд хурц үйлчлээд байгаа юм. Иймд бид эмч мэргэжилтийн сургалтыг хүртэл болгохдоо Египтээс гарсан 15-26-ад тэр хэрв та нар өөрсдийн бурхан эзний дуу хоолойг анхааралтай сонсож түүний мэлмид зөвийг үйлдэн тушаалуудад нь чих тавьж тогтоол бүхнийг нь сахиваас би Египтчүүдэд буулгасан өвчлүүднээс нэгийг ч та нарт буулгахгүй. Учир нь эзэн би бол та нарыг эдгээгч билээ гэснийг үгийн түлхүүр үнний тулгуур болгодог. Манай наалцсан хараад эмчийн хөрөнгө бүрэлдэхүүн баг гэж үзэж байгаа бид маш их баяртай байна. Ингээд цаашаад ингээд баян хурцж ингэж эмчийн үйлчлэгээр орж байл бид баяртай. Бидэнд туссан өвчин эмгийг үзэх сувлахын сацуу сэтгэлд нь хурсан зовлон шаналнг нэмгэлэх гэж кино үзвэр, зураг үзүүлэн хүүхэд багчуудыг нь хөгжөөх саатуулах гэж тал талын ажил өрнөдөг юм. Мэдээж орон нутгийн аялал үйлчлэлийн үеэр эмч нар өөрсдөө тогооч, үйлчлэгч, асарагч, цэвэрлэгчгээд олон талд оройд үүрэг гүйцэтгэгч болдог. Айлын хаалгадагшиж, ааштай зумпаа ноход уруулчхан холгүй явж, өвдөж зовцсон хөөрхий тэдэн дээр хүрч, үнний үгийг, найдварын үгийг хэлэх бол бидний баяр хал болдог.
заримдаа түгшүүртэй хүмүүс байдгийг үгүйсгэж аргагүй. Энэ Америк хөдөлгөөнийхэн болохоор энэ манай үлзийт хороонд ирснээр энэ алслагдсан хороодод ирж ингэж бүх нарийн мэргэжлийн юмч тэгээд энэ тухайд дотор мэдрэл тэгээд энэ эхо зүрхний бичлэг шинжилгээтэйгээ ирж байгаа бол маш их талархаж байна. Яа тэгэхээр энэ алслагдсан хороодын иргэдэн маань энэ бүх шинжилгээндээ хамрагдаж чадахгүй энэ холоос явж чаддаггүйдаа болоод үлгэр шинжилгээнээс хоцрогддог, үзүүлж харуулж чаддаггүй байсан хүмүүс ингэж бөөнөөрөө бөөрөн бүрдгэн багаараа ирж үйлчилж чад бид их талархаж байгаа. Ийхүү аяны жолоор гэж орон нутаг зорьсон газраа хүрч ирэхэд аян замын даруухан хоол унданд анд нөхдийн хайрын харилцаач хамт шимт нэвтэн сайхан. Орон нутагт олон улсын багаар ажиллаж үзлэг сайн мэдээ хосолсон үйлчлэл сургалт явуулах нь бидний ажлын өгөөжийг зүй ёсоор өсгөж өгдөг юм аа. Үзлэгийн үеэр мэдээж хүмүүс бүгд л төрүүлэх гэж дайрна, харин бид бүгдийг үзүүлсэн гэсэн хүслээ хөтөлнө. Бүгд багчуудтай, насан туршидтэй өндөр настантай ажилласаар заримдаа бүр жаахан дух хийчих завгүй үе гардаг. Ийхүү үйл ажил үерхэл нөхөрлөл үслэг үйлчлэгээний маань оргил хэсэг болж оюун санааны дөрвөн зарчим буюу сүнслэг дөрвөн хуулийг хүмүүст таниулж сүнсний өвгөл мөнхийн зовлонгоос аврах нэн тэргүүний зорилттой гүйцэтгүүлбэл хүн бүрийн хүчин зүтгэл итгэлийн бүлэгний залбирал гуйд ийлийн судалгааг учиртай. Сум орон нутагт үзлэг сайн мэдээгээр үйлчлээ зогсохгүй. Сүм чуулганд хүмүүсийг урьж, хамтарч нөхөрлөн гэр орноор нь ажиллах нь бас л чухал бөгөөд сайхан цаг мөч байдаг. Алсын аянд ганцхан нэгсэн авралын ажил гар нийлсэн Хонконг, Сингапур, Солонгос, Америкийн нэгдсэн улс энтхийн багийн итгэл нэг дахагч дүүстэй бид энэ мөчийг тохиолдуулан чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж байна. Насан айлсах адил өвчин эмгэг аргал харахгүй болсон тэр мөчөөс итгэлийн сэжвэр атгуулж эвэлийн хур буулгах ганц газар бол хоспис байдаг. Өнөөдөр зөвхөн Монголд л гэхэд жилд хор тавдраар 3,000, халдварт бус бусад өвчнөөр 6,000, нийт 10,000 хүн насан эцдэж хар өвлийн харангад элдсээр хосписын хаалганыг хонцогсоор. Гэтэл одоо манайд ердөө 5 хүн хоспис ээлжиндээ 150 орчим хүндэл дөнгөн данган хүрэлцэж байна. Цаана дор хаяж 8,850 хүн та бидний зүг гордол цөхрлийн нүдээр харж улмаар үдэн ансаар байна биш үү. 2008 онд өгшин маань хүнд өвчтэй байлаа. Тэгээд тэр үед одоо хүний асаргаанд байхад биднэрт бас сэтгэл санааны тусламж үзүүлж энэ Омега Хосмос гэдэг байгууллагын маань зүгээс биднэр сэтгэл санааны тусламж асаргаа суулгаанд их туслан дэмжлэг үзүүлж байлаа. Энэ бүгдэд би одоо баярлж явдаг юм аа. Тэгээд өгшин маань 2009 оны хавар өөд болоод тэгээд түүнээс хойш ч гэсэн одоо тэр байгууллагын хүүхдүүд надыг эргэж тойрч эрүүл мэндэд минь анхаарч би хагийн үзэж эргүүлж эргэж тойрч явдаг. Тиймд нь одоо юм баярлж суудаг юм аа. Би одоо 96 хүрдээ хүмүүн одоо тэгээд улс юу маань чихээ эргэж үжиж чаддгийн байна. Хөгжим хүний Есүс итгэж одоо хамгийн дээд танд юм маань тэр байдгийн байна. Есүс маань. Тэгээд одоо 96-т одоо нэг 100 хүрэх санаатай тэгээд улсынхаа ерөнхийлөгч элдвэрчтэй уулзаж магадгүй цагаасаар тэгжил бодж явдаг да. Тэгээд
одоо улс маань хэрэг таардаг Есүсийн маань залуучууд одоо хөшин залуугүй дандаа хэрэг таард намайг харж үздэг. Би тэрэнд нэг хурамтай хөөртэй сайхан байдаг. Тийм л байна да. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг маань Монголд 2000 оноос эхлээд байгуулагдсан. Олон улсын хэмжээнд маш эртнээс бий болсон амьдралын төгсгөлийн шатанд байгаа өвчтөн өвчин нь илаарших боломжгүй маш хурдан дамжирч тавилан муутай болж байгаа өвчтний тэдгээрийн ар гэрийнхний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн багц тусламж үйлчилгээ. Энэ багц тусламж үйлчилгээ гэдэг маань хөнгөвчлөх эмчилгээ. Энэ дотроо бол биеийн зовир шаналгаа өвдөлтийг намдаах, бөөлжилт, дотор муухай арих, хөтгөн хатах, одоо бусад хэвтрийн холголт сооролт, баашээс задгаарах гэл те. Энэ биеийн шаналгааг эмчилж намдаахч, зовиргүй байлгаж хуруугаас салиулахаас гадна сэтгэлийн шаналгаагүй байлгах. Үүнд бол одоо айдас, үхлийн айдас дүүш. Омега хөдөлгөөн ойрын 40 жил гэхэд бүх 21 аймагт ийм эрүүл мэндийн хөдөлгөөнийг эхлүүлж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах хэдийн зорилготой ажиллаж байна. Үүний тулд бид яг өсөг илгээ буюу эхлээд өөрсдийгөө яг итгэлд дагалдагчаа өсөг. Ингээд түүнийг илгээ гэсэн үрийг ялалтын төг болгон өргөж явна. Эмч эрүүлтэнд бус өвчтөнд нь хэрэгтэй адил Есүс зөвхөн гэглэгсдийг бас нүгэлтнүүдийг дуудахаар ирснээр тохиолсон. Тэгээд ч тэрээр бид бүгдийн гмий гүйч үхээд үхлийг ялж амьдсан. Тэгвэл эрдэнэт хүмүүний биеийг эмчлэгч бүхэн эмтэрсэн сэтгэлийнх нь психотерапевч төдийгүй элтэрсэн сүнснийх нь нэмчээ пневмотерапевч болтугай хэмээсэн ариун юрол амин ураг өргөн дэвшүүлсэв. Тийм ээ. Үзлийн өвчин, үүргийн үхлийн өдөөс эмч босохгүй хэн босох юм? Орчлонгийн төгсгөл омега хаяан дэрчгээд байхад одоо босохгүй бол хизээ босох юм. Иймээс нэгэн ч хоцролгүйгээр, нэгэн хоромч хожидлгүйгээр нэжигнэнхэн хөдөлтөгөө. Амен. Монголын олон мянган эмч цовлогч нарт сайн мэдээ хүргэн улмаар үржигч дагалдагч бэлтгэхэд та бүхний залбирал, санхүүгийн дэмжлэг болон сайн дурын оролцоо нэгэн шаардлагатай байна. Та бүхэн бидэнтэй нэгдэж хамтарч ажиллахыг бид уриалж байна. Амен.